Монголын төрийн түүхэнд хар мөр эхэлж байгаа өдөр гэж би бас хувьдаа харж байна. Яагаад гэвэл үндсэн хуулийн цэцэн их судлалын хуралдаа цагтаа ихэлсэн. Мордхын Азгаа гэдэг шиг анханасаа л одоо учир дутагдaltaа хууль зөрчсөн асуудлууд гарч ирж байна. Нэгдүгээрт үндсэн хуулийн цэцэн их судлалын бүрэлдэхүүнд ашиг сонирхлын зөрчилтөө хэсэг нөхдүүд бий. Түүний нэг нь мөнх сайхан одоо цэцэн гишүүн баг. Ашиг сонирхол нэгт этгээдийнхаа одоо захиалгатай даалгаврыг гүйцэтгэхээр цэцэн бүрэлдэхүүнд одоо байгааг бид эсэргүүцлээ. Зандан шалтар ерөнхий сайдыг улсын хурлын дарга байхад хөлсөөр ажиллах гэрээ байгуулж одоо өндөр дүнтэй шүү. Ажиллаж исэн ийм хүн өнөөдөр зандан шалтар ерөнхий сайдын гаргасан өргөдлийг энд хилцээ суух нь бол нэгдүгээр цохимжгүй. Хоёрдугаарт юу гэхээр энэ анханасаа их буруу явлаа. Одоо миний гарт энэ үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль гэж байна. За энэ мэдээж одоо интернет дээр байгаа. Энэ хуулийн 23-3-ыг та бүхэн бас нэг үзээд хараарай. Юу вэ гэхээр дайны нөхцөлтөө цэрэг хөдөлгөх одоо цэрэг хөдөлгөөнд орсон гэсэн үг. Онц байдал зарласан үед 3 хоногийн дотор альва нэг асуудлаар цэц хуралдаж яалтаа шийдвэр гаргав. Энэ хуулийн заалтыг удирдлага болгож өнөөдөр хуралдаж Монгол улсад дайнд дажин огт болоогүй. Өнөөдөр Монгол улс бол Украинд болж байгаа дайны нөхцөл байдал бол огтгож болоогүй. Тэгээ энэгээр юу гэж хэлж яах гэхээр ерөөсөө энэ хууль өнөөдөр ингээд одоо зөрчигдөөд их судал хурдж байгаа нь бас хоёр дахь ностой асуудал. За гэх мэтлэн маш олон хуулийн процессын асуудлууд энд байх. Хадгалаад их хурл гаргаагүй байгаа шийдвэрээр урд өдөр нь үндсэл шийдвэр гаргаж өнөөдрийн хуралдаж байгаа жишээ. Ийм зүйл бол эрхэвж байж болохгүй. За сүүлд нь сая юу болов вэ гэхээр их хурлаас өнөөдрийн одоо цэцэн хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сайн зориг гишүүн томилогдсон. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон энэ шийдвэрийг цэц хүлээн зөвшөөрөхгүйгээр шууд гэрчгээ зарлчихж байгаа. Энэ юу гэхээр улсын хурлын тухай хууль улсын хурлын гишүүний бүрийн эрхийг шууд алдчих. Дөнгөж сая энэ хурал дээр боллоо л да. Одоо итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон хүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж хүлээн зөвшөөрөхгүй өөрийг нь гэрчгээд их судлалын одоо хуралдаан даргалагч баясгалан сая зарлчих. Энэ бол ерөөсөө байж болохгүй асуудлууд байгаад байна. Тэгээ ямар ч тач мөнх сайхан цэцэн гишүүнээс татгалзах албан хүсэлтийг бидний зүгээс тавилаа. Чи одоо цэц гэхээр нэгдсэн нэг ойлголт байхгүй байгаа шүү. Энд чинь одоо үндсэн хуулийн шүүх хурал шүү дээ. Тэгээ шүүгдэгчдэр одоо миний бие бас дуудагдсан. Ийм л ойлголт. Тэгэхээр яг хөө цэцгээр нийт одоо манай хэрэгэд төдийлөнсөө ойлгохгүй байгаа шүү. Ерөөсөө шүүх хурал гэсэн үг. Тэгээ дөнгөж одоо тэгэл одоо бүгдээрээ л одоо энэ ч одоо хэцүү шүү дээ. Хууль бус бүхэл үйл ажиллагаа явуулж байгааг нь бас нэг нотлох үйлдэл болно шүү дээ. Эцсийн дүндээ би зүгээр нэг зүйлийг хэлье. Би яагаад энэ ярианыхаа ихэнд Монголын төрд хараар бичигдэх ийм өдрүүд эхэлж байна гэдээ би он сар өдөртөө бас хэллээ. Эцсийн дүндээ цэц бол энэ хууль бус үйл ажиллагаа хуульд нийцээгүй одоо өнөөдрийн хурал зарлагдж байгаа байдал хуульд нийцээгүй хурлын одоо бэлтгэл ажлууд гих мэтлэн энэ хууль бус үйлдэлүүдээр суурин тавигдсан энэ цэцэн их судлаар хууль ёсны шийдвэр гарна гэдэгт бол огт итгэхгүй байна. Энэ бол улс төрийн захиалгатай шийдвэр гарна гэж би үзэж байгаа. Тэр ч үүднээсээ би энийг нь өөрийн биеэр одоо үзье харъя гэрчүүлъя гэж би ирж байгаа. Яагаад тэгэхээр энэ одоо хэдийн хугацаанд дамсан улс төрийн одоо зөрчил хэрүүл маргаан болох уу? Одоо үнэхээр тааж мэдчихгүй. Эцсийн дүндээ юунд би санаа зовж байгаа юм гэхээр үр дагавар нь юу байх вэ? Ингээд захиалгатай улс төрийн шийдвэр гаргаснаар төр нийгмийн тогтвортой байдлын асуудлууд хүртэл хөндөгдөхөөс өөр аргагүй болно. Тэгэхээр яаралтай нэг асуудлуудаа нэг талд нь гаргаад за би орох орохгүйгаа өөрөө мэдчихэ. За. Гэхдээ одоо ингээд л байгаа байхгүй айгүй хэцүү. Тэ? Одоо энд би яриа өгснөөрөө хууль зөрчөөгүй шүү дээ. Тэ? Ингээд орж ирээд садаа болоод
өөрт нь таалагдах үг хэллэхээр яриа таслал. Та бас миний голын хэвлэлийнхэнтэй үнтгэлтэй л хандах хэрэгтэй шүү дээ. Хандаад танд бас. Тэ. Нэг зөөлөн яриагаар ингээ хүчтүрээд байж бас болохгүй. Хаана яриа өгөх, хаана зогсох, хаана суухаа би өөрөө мэдчихэе. Баярлалаа танд. За хоёрдугаарт юу гэхээр болгон туяа одоо нэгтлээ одоо шууд шүүгдэгчгээд хэлээ явуулсан зүг баг. Үндсэн хуулийн 16-гийн 4-т баха. Монгол улсын иргэн өмгөөлөгчтэй байх эрхтэй, бүрэн эрхтэй. Гэтэл одоо энэ үндсэн хууль энд л бид нар итгэж штэ энд. Энэ цагаан дээр хараар бичигдсэн. Гэтэл өмгөөлөгчтэй байх эрхийг нь хангаж өгсөнгүй. За гих мэтлэн угаасаа энэ хуулийн бэлтгэл ажлууд хууль зөрчсөн. За хууль зөрчсөн гэдэг чинь хууль нь эхлээд явахтаа хүртэл өөр ингээ хууль зөрчөөд хитрхийн нэг тал руу хэлбэ гэдэг. Жишээлбэл одоо энэ чинь үндсэндээ ингээд үндсэн хуулийн цэцтэр засгийн газрын их хурлаа шүүгдөгчөөд шүү дээ, тийм. Гэтэл засгийн газрын гишүүд нь тухайлбал бямц цагт сайд гар утсаа хураалах гэдэг хайрцаг өрөөдгүй. Чи энд сууж болохгүй, чи тэнд суу гэд хурлын дотоод зохион байгуулалтыг хийгээд явах. Дуурч болохгүй гэж зандраад явах. Гэхдээ эн чинь юу гэсэн үг юм бэ? Одоо сүүлдээ ингээд засгийн газрын их хурлын дээр гараад, одоо цэцгийн дээр гараад их судлалын хуралдаан хурлаж яхад хин юу гэж хэлэхгүй заагаад, хин хаанд суухгүй заагаад гар утсаа одоо хурж болохгүй заагаад сууж болохгүй л байхгүй да. Тэгэхээр энэ ерөөсөө маш ойлгомжтой шийдвэр гарах юм байна. Энэ бол засгийн газрын захиалгатай улс төрийн шийдвэр гарах. Тэр үүднээс бид энэ хурал одоо чи эрх нь хангахгүй байна шүү дээ. Айл ал талын эрх ашгийг хангасан тэнцвэртэй хурал болохгүй байгаа учраас хурлыг бол орхиж гарахаар шийдлээ. Ямар ч бүгдээ л гараад ирсэн энд явж байна. Эхнээс агуулаад хөөцөө тайлбаруудаа хийх. Одоо та бүхний эрх хангагдах уу? Энд чинь цэц гэдэг чинь одоо энийг л чандлан сахих одоо хууль дэдлэх шудраг осны ориглол гэж итгэж ирлээ шүү дээ. Анхнаасаа л одоо өөрсдөө хуулиа зөрчөөд тавьсан хууль зүйн шаардлагыг хүлээж авахгүйгээр хүчтүрээд яваад байна. Ямар шийдвэр гарах нь ойлгомжтой байна. Тэр үднээс нь суугаад байх ямар ч шалтгаан зорилго.